автобусны буудлуудынх нь ард талд бичсэн байдаг шүү дээ. Тэрийг зарим нь өөрчлөгдсөн үү? Тэр нь өөр яагаад чиглэлүүд нэг одоо энэ дээр ингээ бичсэн байгаа шүү дээ. Тэрэн дээрээ л жоохон төөрөл заримдаа. За иргэний асуултад хариултыг нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийн самбар дээрх нэршлийн тухай асуусан байна. За нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн мэдээллийн самбарын шинжилэлтийн ажил үе шат тараатайгаар 9-10 дугаар сард хийгдээд явж байгаа. За 9-10 дугаар сарын байдлаар гэх юм бол нийт шилэн хийцлэлтэй бүх автобусны зогсоолууд дээрх чиглэлийн мэдээллийн самбар шинжлэгдэж байрлуулахаар төлөвлөгөөт ажил хийгдээд явж байгаа. За нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийн самбарыг зураглал сайжруулалт хийснээр ямар ч насны иргэн тухайн мэдээллийн самбарыг хараад ойлгомжтой илүү ойлгоход илүү хялбар байхаар сайжруулалт хийгдэж шинжилэгдэн гарсан байгаа. Юу манай бол нэг юуны нийтийн тээврийн UB card гэдэг нэг хоёр аппликейшн байгаа шүү дээ. Энэ аппликейшны нэг локейшны хоорондоо жоохон зөрөөдөд юм билээ. Нэг юу маныг хасаа жоохон зөрөөд нэг зарим автобуснууд нэг өөр номер дээр явдаг ч юм уу. Эсвэл нэг чиглэл нь яг ингээд юу маныхтайгаа таардаг шиг юм уу. Тэрээр нь зорж илээ. За зөрчигчээс асуултанд хариулъя. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд UB Smart Card болон UB Card гэсэн хоёр аппликейшн ашиглагдаж тэргээр төлбөрийн систем маань хийгдэж байгаа. Төлбөр төлөх боломжийг нэмэгдүүлэх үүднээс UB Smart Card аппликейшн нэмэгдэж хэрэглээнд нэвтэрсэн байгаа. Тун утгагүй энэ хоёр систем маань интеграцлагдаж зорчигчдод нэг системээс чиглэлийн мэдээлэл төлбөр төлөх систем маань хийгдэх бүрэн боломжтой болж байгаа. Автобусд суухдаа UB Card аппликейшнээ заавал уншуулж хэвшээрээ ингээд соёлтой үйлчлэлцгээе бүгдээрээ. Баярлалаа.